Өдрийн мэндийг үзэгчтэй ГГ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг ГГ эрүүл мэнд подкастын ээлж дугаар шинэхэн зочинтой үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн уролог андрологийн төвийн их эмч бүр шилжүүлэн суулгах багийн ахлагч анагаах ухааны магистр зэрэгтэй Эрдэнэ сайхан эмч өргөдлөө. Өдрийн мэндийг. Таны ажил тавлаг сайхан уу? Тавлаг сайхан байна. За ажил ихтэй байна уу? Сая бас нэг хагалгаа дуусгаад гарч ирв үү? Тэгсэн. Сайн нэг хагалгаа дуусгаад одоо Монгол улсад хийгдэж байгаа бүр шилжүүлэн суулгах 400 яг манай эмнэлэгт болохоор 433 эхнэлгсэн төв дээр 1 хавдар судлалын үндэсний төв дээр 2 цэргийн төв эмнэлгийн 4 дахь хагалгаа орж байгаа. Өнөөдөр бол цэргийн төв эмнэлгийн хагалгаа орсон тийм. Тэрэн дээр манай бүр шилжүүлэн суулгах баг болохоор нөгөө нэг зааварчилгаа тэгээд нөгөө дагалдан суралцуулах үйл ажиллагаа явьж байгаа болохоор тэн дээр бид нар оролцож байгаа. 1-р эмнэлэгч өөрөө яалтчихгүй бас нэг сургалтын бааз байгаа гэдэг тий. Манайх үндсэн Монгол улс манд клиникийн 3 том эмнэлэгтэй шүү дээ. 1 2 3. Тэгээд цэргийн төв эмнэлэг гэдээ бас төв эмнэлэгтэй. Тэр эмнэлгүүд маань өөрөө сургалтын бааз эмнэлэг болдог. За мэдээж сургалтын бааз эмнэлэг гэдэг утгаараа болохоор тухайн өөрхтэй нэвтрүүлснийхэн дараа болохоор бусад клиникийн эмнэлгүүд болон бусад дүүргийн эмнэлгүүд бусад эмч нартай зааварчлах, өгөх, сургах үүрэг хүлээдэг. Тий. Бүр шилжүүлэн суулгах хагалгаа бол ялчгүй танай эмнэлгээс эхлэлтэй байх тий. Тий, манай эмнэлгээс эхэлтэй. Ер нь бол бүр шилжүүлэн суулгах мэдсэл бол анх болохоор 1990 онд за Монгол улсад хэрэгцээтэй байна гэдгийг мэдрээд төсөл хэрэгжүүлж эхэлж байсан. Тэгээд ерөнхийдөө төсөл хэрэгжүүлж явж байгаад анхны Монгол улсад бүр шилжүүлэн суулгах мэдсэл болохоор 96 оны 7 сарын 8-нд анх хийгдчихсэн. За тэр мэдслээс хойш болохоор нэлээ үйл ажиллагаа саармагжиж явж байгаад за 2002 онд болохоор КОИК-гийн тусламжтай манай эмнэлэг дээр иммунолог буюу тархлаа судлалын лабораторид болсон, эд нийцлийн лабораторид болсон. За энэ нь болохоор нөгөө эргэтэн шилжүүлэн суулгах мэдсэл хөгжих үндсийг бий болгож байгаа. За тэрний дараа болохоор DHL компани ерөнхийлөгч Ален Дэвид гэдэг хүн тэгээд ер нь дэлхийд анх бүр шилжүүлэн суулгах мэдслүүдийг эхлүүлж ирсэн болон эргэтэн шилжүүлэн суулгуулсан спорт тоглолтыг үндэслэгч Марс Слабак гэдэг Английн доктор хүн Монгол улсад болохоор анх бүр шилжүүлэн суулгах. Одоо яг манай багийг миний удирдах байгаа багийг анх үүсгэн байгуулж өөрөө эхний үед болохоор удирдах залж гадаад орны сургалт болон бүх мэдслүүдийн урьдчилж товлох энэ бүх үйл ажиллагаан дээр Марс Слабак доктор оролцож байсан. Тэгээ манай баг болохоор 2006 оны 6 сарын 3-нд манай баг анхныхаа мэдслийг буюу Монгол улсад бүр шилжүүлэх 2 дахь мэдслийг хийгээд түүнээс хойш болохоор одоо яг манай эмнэлэг дээр болохоор нийт 433 мэдсэл хийсэн байна. Ер нь бүр шилжүүлэн суулгах мэдсэл гэдгийг ойлгоход нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Энэ юу гэхээр бүр шилжүүлэн суулгах мэдсэл гэдэг маань өөрөөр хэлбэл бөөрийн дутагдaltaй хүнийг бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр нь багхгүй. За бөөрийн дутагдaltaй хүн дээр эхлээд дутагдал гарчлаа гэхэд эми эмчилгээ дараа нь шаардлагатайг бол хевлийн диализ, гемодиализ тэгээд дараа нь хамгийн дараагийн нэг сонголт нь болохоор бүр шилжүүлэн суулгах мэдсэл гэж сонголттой. За тэгээ бүр шилжүүлэн суулгах мэдсэл нь болохоор дотроо тархины өхөлтөй болонд амьд донороос бүр шилжүүлэн суулгах гэх 2 хэлбэртэй байдаг. За сүүлийн жилүүдэд болохоор манай баг болохоор бүлэг ондотой одоо донорын олдц ховролтой дэлхийд чинь өөрөө донорын дандаа хамсдалтай явж идэг. Тэгээд нөгөө тархины өхөлтөй донорын хүлээгдлийн чагсаалт гэж дэлхийд улс болгонд байдаг. Тэгээд хүлээгдлийн чагсаалт нь болохоор ер нь бол жилд жишээлбэл манай оронд гэтэл 300-аад нэмэгдэж байхад харамсалтай тохиолдол болох сүүлийн 3-4 жил кадавр донор гарааг байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө донорын хүрэлцээ айгүй муу байдаг. Тэгэхээр манай монголчууд айгүй сайхан сэтгэлтэй улсууд хин нэг өвдөж зовход нэг бөөрөө бэлгэлийн тухайн хүний амь насыг аварыг гэд тэмүүлдэг. Гэтэл заримдаа нөгөө бүлэг ондоотой хийхэд төвөгтэй байдаг тохиолдол байдаг. Тэгэхээр бид нэр одоо энэ байдлыг харгалзаад хоёрдугаар ер нь хөгжлийнхаа
анх суулгаж ирснэ бодвол манайх одоо хөгжлийнхэн дараагийн шатанд буюу одоо бүлэг ондоотой мөн эсрэг биетэй гэдэг маань өөрөөр хэлбэл цус санаандгүй тохиолдолд цус юулсан ч юм уу эсвэл өмнө эргэтэн шилжүүлэн суулгах мэслийгээд хохирцсон тийм өвчтнүүдэд болохоор давтан мэсэл хийхин тулд нөгөө эсрэг биеийг буулгах хэмжлэгээ хийж байгаа. Тэгэхээр ер нь бол бөөр шилжүүлэн суулгах мэсэл бол Монгол орнд дутагчсан. За бид нар бол ер нь бол дэлхийдээ дүүхээр хэмжлэгээ бол хийж байгаа. За манайх бол багийн иммунологч эмчнэр болон нефролог эмчнэр болохоор ер нь 5 жилийн амьдрах чадвар, 10 жилийн амьдрах чадваруудыг дандаа судалж араас нь хянж идэг. За энэ судалгааны үр дүн болохоор дэлхийд ерөнхийдөө ойролцоо гарч идэг гэсэн. Тэгэхээр эсвэл олон улсын түвшинд хүрсэн байна л гэж хүрсэн байгаа. Гэтэ яг бүр одоо нэг түүжээлэгч, тэргүүлэгч орнуудыг бас гүйцэх арай болоог байгаа. Гэхдээ бусад хөгжиж байгаа орнуудаас бол дээгүүр. Юм бол дээгүүр. Төв Азийн орнууд дотор бол тэргүүлсэн байгаа. Хоёр хөрш оронтойгоо бол бараг дүү шүү. Орос Хятад хоёртой. Одоо тэр манлайлагч улс орнууд бүр шилжүүлэн суулгах тэр ямар одоо шинэ зүйлийг нэвтрүүлсэн явж байна. Энэ рүү бас хүрэхэд манад бас одоо хэдийн хугацаа байх вэ? Энэ нөгөө нэг хөгжсөн орнууд дээр чинь болохоор нөгөө нэг донорын хүрэлцээ. Энэ чинь амьд донороос бүр шилжүүлэн суулгах мэсэл гэдэг маань өөрөөр хэлбэл нэг хүний амьдралын чанарыг сайжруулахын төлөө нөгөө хүний амьдралын чанарт бас нөлөөлж байгаа байхгүй юу? Тодорхой хуваар тий. Тэгэхээр энэ нөлөөллийг хөгжсөн орнууд алга болохын тулд тархины үхэлтэй донорыг бүрэн ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл хөгжсөн орнд болохоор тархины үхэлтэй донор хүлээлтлийн чагсаалт богинохон хүлээх хугацаа богинохон. Тийм болохоор нөгөө нэг гемодиализ эмчилгээнд удаа яваад ирэхлээр зүрх судасны эрсдэлд ороод өвчтөн гинт нас ортгол та диализын үед. Эсвэл бол бас нөгөө диализын хүндрэлүүд байдаг. Энэ хүндрэлүүдээс болоод нас ортог. Гэтэл нөгөө нэг донор олдохгүй хүлээх хугацаа аль болох богино байвал тухайн хүн эрсдэлд орох нь бага. За дээр нь бас нэмээд бас нэг шалгуур үзүүлэлт одоо тухайн өвчтөн бөөрийн дутагдалд ороод гемодиализ эмчилгээнд зарим тохиолдолд орлохгүйгээр бөөр шилжүүлэн суулгах мэсэл хийгдчихдэг. Энэ бол тухайн бөөрийн амьдрах чадвар, тухайн хүний амьдралын чанарт аягүй сайн нөлөөлдөг л дээ. Тэгэхээр манайх бол яг мэслэлээр хоцрогдсон гэхээсээ илүү энэ тархины үхэлтэй донорын зохицуулгаараа л жоохон хоцорчод байгаа тий. Одоо бол нөгөө хууль юм хүмүүс илүү сайжрах байх гэсэн хүлээлттэй байгаад байгаа шүү дээ. Тий, ер нь бол нэг үеийн үед бол бас манай ард хүмүүс ойлголт сайтай болчихлоо шүү дээ. Тархины үхэлтэй донор гэж юу. Хоёрдугаар талхлаар ер нь бол хуулийг сайжруулах хүрээнд болохоор бид нэр ажиллаж байгаа. Манай ахмадууд болон бид нэр бол оролцож байгаа. Одоо ч гэсэн одоо нэг ажил хэсэг байгуулагдах гад явж байгаа. Эдис эрхтэн шилжүүлэх агентлаг дээр. Яг нөгөө мэрэгжлийн эмчнэр нь өөрсдөө яг нөгөө бодит нөхцөл байдал дээр ямар байдаг вэ гэдгээл нөгөө эрхцүү талаас нь илүү сайн ойлгуулж тэнд бас шингээж өгөхгүй бол нөгөө мэдэхгүй хүмүүс бас тэр хуулийг хэрвээ ингээ боловсруулвал алдаа дутагдал гардгийн жишээл бас өнгөрсөн хугацаанд гарлаа гэж хараад байгаа шүү дээ. Тий, ер нь бол одоо ингээд бид нар ингээд гадны одоо хуралд одоо эрхтэн шилжүүлэн суулгах холбооны бид нар чинь бас дэлхийд холбооны урал Азийн холбооны урал нартай суудаг л та. Энэ дээр ер нь анхааруулж ирсэн их анхаарал хандуу. Ялангуяа хэвлэл мэдээлэхэд их анхааралтай болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг их сануулдаг байсан. Тэгээ бид нар бол ийм байдал үүснэ гэж бас яг бодоагүй. Гэтэ нэг иймэрхүү байдал үүсээд болохоор бид нар айгүй харамсалтай байдалд орсон. Ер нь бол яг бид хөгжөөд их хурдцтай явж исэн. Манай хурд бол нэлээд сарамгцсан. Ягаад тэгэхээр магадгүй энэ тархины үхэлтэй донорын асуудал ингэж буруугаар эргэж тархины үхэлтэй донор гараагүй ингэж удаад бид нар цаг хугацаа алдснаар цаашдаа нөгөө зүрх шилжүүлэн суулгах, уушиг шилжүүлэн суулгах. Дараа дараагийн том эслүүд өдийч нэгээр хоцорж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол хүн их орондоо дэлхийн хэмжээний чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй харамсалтай нас ураална гэсэн үг л дээ. Нөгөө нэг утга нь болохоор одоо харамсалтай байдлаар тархин хүчсэн. Одоо тухайн хүн маань
манайх нөгөө нэг бас нөгөө ойлгоцсон болохоор нөгөө солонгос сериалаар ойлгоод идэв шүү дээ. Тархины үхэлтэй хүн гэл хөвтөж байгаа алгийн тухай ороод босоод ирдэг гэдэг. Тархины үхэл оншилдог шалгуур нь их нарийн шалгуур байдаг л да. Өөрөөр хэлбэл энэ алт тэр өвчтөн тархины үхэл гэдгийг онцлохын тулд өөрөөр хэлбэл манай багтай холбоогүйгээр онцлдог. Эдис эрхтэн сулах, шилжүүлэн сулахыг хяндаг бүр агентлагтай. Тухайн агентлаг зөвшөөрлийг аваад тухайн тархины үхлийг онцлоод хид хідэн үешттэйгээр давтан шинжилгээ явуулдаг юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн тархины үхэлтэй хүн гэдэг маань өвчтөн гэдэг маань за тархины үхэл онцлогдсноос хойш өрөм дундаж амьдрах хугацаа нэг 2-3 өдөр л байдаг. Хүмүүс ард иргэд ойлгохдоо одоо өмнөх нэг буруу ойлголт нь цогцсны донор гэдэг нас урцсан хүнээс шууд аваад идэх гэж ойлгоод. Бид нар болохоор тархины үхэлтэй донор гэдэг маань яаж бэлтгэж авдаг вэ гэхээр тархины үхэлтэй зайлшгүй үхэл ерөөсө хаяа үхэх болцсон тийм өвчтөнд яадаг вэ? Ерөөсө тодорхой нөхцөл тодорхой. Өөрөөр хэлбэл тархины үхэл онцлогдсон. Тэр нь баталгаажсан ийм өвчтөн дээр болохоор яадаг вэ гэхээр хагалгааны өрөөндөө оруулаад тухайн эрхтнүүдийг авахд бэлтгээд тухайн эрхтнүүдээс суллаад бэлтгээд угааж авахд бэлтгээд мислаа хийчдэг. Дараа нь аппарат буюу одоо тухайн хүнийг нөгөө нэг хүчээр амьсгал зүрх судасыг дэмжиж байгаа шүү дээ. Ерөөсө хүчээр. Тэгэхээр тухайн хүчтэй дэмжлэгээ зогсооход тухайн нас орчдөг. За тухайн дээр болохоор бидний амьд байхад нь эрхтнийг авдаг байхгүй. Зогсоолоо тухайн зүрх зогслоо тухайн харваагийн мөнх хүсийг үзлээ. Яг тэр даруйд нөгөө биологийн үхэл явах хугацаанаас өмнө амжиж бид нар эрхтнээ угааж бэлтгэж авдаг л да. Тий. Тэгэхээр бид нар бол энэ тархины үхэлтэй донорт аягүй хүндэтгэлтэй ханддаг. Ерөөсөө дэлхийн нийтээр тархины үхэлтэй донор гэдэг маань өөрийнхөө одоо харваагийн мөнх хүсийг үзэхдээ өөрийнхөө идэрхтнэр маш олон хүний амь насыг аваад маш олон гэр бүлийг элэг бүтээн амьдруулах буянтай ус хийж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр энэ буянтай ус хийж байгаа хүн хинч байсан гэсэн бид нар хүндэтгэл үзүүлдэг. Бүр журамтай байдаг бид нар. Тухайн эрхтнийг аваад хүндэтгэл үзүүлнэ. Одоо бид нар одоо шархыг хаахтаа хүртэл тэр одоо нэг төмөр үдээс гээд нэг яригдсан шүү дээ. Тэр чинь титаны юм тусгай үдгч байдаг байхгүй. Энэ нь болохоор нөгөө хамгийн бүх шархыг хааж байгаа хэлбэр байдаг байхгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах гээд ярихлаар ялчгүй бас яг энэ асуудал яригдж таарах учраас би бас ингэж яриулчлаа таныг. Тий. Бид нараас нэг өмнө нь яг эрхтэн шилжүүлэн суулгах одоо алтан тулга даргаыг бас урьж оролцуулаад яг энэ одоо донор гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар бас яриулж ирсэн. Яг та хоёрын яриа бол яг л нэг л байна л да. Мэдээж одоо цаанаасаа тий өгсөн дүрм журм нь яг нэг учраас мэдээж юм ярилгүй яхав. Тэгээ би бас таныг бас яг нөгөө гардаж хийдэг эмч учраас тий яг нэг бөөр шилжүүлэн суулгах багийг ахлаа явж байгаа хүний хувьд бас таныг бас яг бас ойлголттой зөв өгөөсэй гэж бодож таныг яриуллаа. Энэ ташрамд хэлэхэд одоо энэ ирэх он буюу 26 онд болохоор манай бөөр шилжүүлэн суулгах баг Монгол улсад анх бөөр шилжүүлснэ 30 жил манай баг үүсгэн байгуулагдсны 20 жил тохино. Ер нь бол бөөр шилжүүлэн суулгах мэсэл болохоор Монгол оронд эрхтэн шилжүүлэн суулгах мэслийг анх шавын татаж одоо хөгжүүлэх түүчилсэн эрхтэн тавьж ирсэн салбар. Ерөн альва оронд ч гэсэн бөөр шилжүүлэх нь эхэлдэг. Ягаад гэвэл бөөр шилжүүлэн суулгах хэрэгцээ бол маш өндөр байдаг. Тийм болохоор бөөр шилжүүлэн суулгах мэслүүдээ дандаа эхэлдэг. Хоёрдугаар бөөр шилжүүлэн суулгах мэсэл маань болохоор мэслээс гадна дархлаа дарангуулах эмчилгээг тухайн эрхтнийг тухайн хүнд нь өөрөмсүүлэх эмчилгээнд бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнээс айгүй төвхтэй байдаг. Айгүй хүнд байдаг. Тэгэхээр бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дархлаа дарангуулах эмчилгээг сурцсан байхад бол бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээн дээр дархлаа дарангуулах эмчилгээг ойлгоход амархан болчдөг. Үүнтэйгээ холбоотойгоор бид нэр та бүхэн анзаарч байгаа бол их нялхсын төв, хавдар судлал, цэргийн төв эмнэлгүүдэд бид нэр бөөр шилжүүлэн суулгах баг байгуулад тэднэрт болохоор заа урьдчилгаа өгөөд зааж сурахад одоо бөөр шилжүүлэн суулгах мэслүүдийг эхлүүлсэн явж байна. Энэ нь болохоор дараагийн эрхтэн шилжүүлэн суулгах мэслүүдийнх нь суурьнд болж өгдөг. Тэгэхээр энэ чинь сургалтын ерөөсөө
эртний шилжүүлэн суулгах мэслийн ерөөсөө суур фундамент байхгүй. Тийм болохоор ингэ сурах гэж байгаа. Ер нь одоо аль ч улсад та бүр шилжүүлэн суулгах одоо ийм тохиолдлууд айгүй илбэг байдаг гэж ярьлаа шүү дээ. Яг одоо ямар нөхцөл байдал анханасаа үүсч явсаар агаад ужигсаар агаад ч гэдэг юм уу те яг энэ одоо эцсийн байдлаар яг энэ шилжүүлэн суулгах гэдэг энэ одоо төвшөнд хүрээд байдаг юм болов. За яг энийг ярих болохоор ийм л дээ. Нэлээ олон бүлэг шалтгаанууд байгаа. Манай дээр байгаа бүлэг шалтгаанууд болохоор өөрөө бүрний түлхэнсрийн эмгэг, судасны гаралтай түлхэнсрийн эмгэг. За тэгээ бодисын солилцооны эмгэг, чихрийн шижгийн шалтгаанд бүрний дутагдал. Тэгээд бусад буюу одоо нөгөө нэг сүрье шээс дамжуулах замын чулуу эсвэл бөөрийн усчлалт эсвэл бөөрийн гаж хөгжил зэргээс үүссэн эсвэл бол тухайн одоо бөөрийн эсрэг дархлааны хариу оруулалт тухайн бөөрийг гимтээдэг бас тийм юм өгдөг л да. Тэр эмгэгүүдээс болохоор шалтгаалаад бөөрийн дутагдал үүсдэг. Тэгээд бөөрийн дутагдал үүссэнтэй холбоотойгоор болохоор ер нь орлуулах хэмжлэгээ буюу одоо манай хэвлийн диализ, гемодиализ хэмжлэгээ хийж байгаа. Тэгээд шаардлагатай тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах мэслүүд хийгддэг. Ер нь бол бөөр шилжүүлэн суулгах мэсэл энэ бөөр орлуулах бусад эмчилгээгээ бодвол амьдралын чанар тухайн үед айгүй сайхан байдаг. Сайн байдаг. Яагаад гэвэл хэвлийн диализ болон гемодиализд орохлоор хүн 7 хоногийн 3 өдөр тухайн аппаратанд холбоотой байдаг. Тэгээд тухайн аппарат буюу шүүх аппараттай юм уу эсвэл хэвлийд шингээ хийж гаргадаг аппараттай холбоотой. Тэгэхээр 7 хоногийн 3 өдрөөс алдагдж байгаа гэсэн үг. Тэр үед одоо өвдөж үтсэн хүн л зовлонг нь ойлгоно гэдэг шиг тухайн хүний хажууд байгаа болон гэр бүлийнхээ хүмүүс тухайн хүн л ойлгоно. Тэгэхээр тэр диализын үед өвчтөн бол маш их ядарна, суйлтан. Айгүй хэцүү болчихдаг юм биш үү дараа нь тий. Тэгэл гормоны эрцийн солилцооны алдагдлууд гараад тэгээд ерөөсөө тэр хүний идэвхтэй амьдрал гэж юм байхгүй болчихдог. Тийм болохоор зарим одоо жишээл Европын холбооны улс эднэрт болохоор өвчтнийг гэрээс нь бүр тусгай карттай гэрээс нь такси очиж аваад диализд нь оруулаад буцаага гэрт нь таксигаар хөргөж өгч шинэ те. Одоо нийгмийн халамж өндөр газруудад бол жишээлбэл тэгдэг. Манай бас нэг манайх заримдаа нэг зарим юмдыг сайшааж явах хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл манай эрүүл мэндийн тогтолцоон дээр бас гарсан айгүй том төвчлөө байгаа шүү дээ. Энэ юу гэхээр өмнө нь гемодиализ эмчилгээнд ороход өвчтөө өөрөө мөнгө төлдөг гэсэн байхгүй юу? Гэтэл одоо болохоор энэ даатгалын систем 100% дааж байгаа байхгүй юу? Энэ чинь маш олон гэр бүлийг санхүүгийн эрсдлээр сэргийлж чадж байгаа байхгүй юу? Дээр нэмээд жишээлбэл манай бүр шилжүүлэн суулгах мэсэл үн төлбөргүй шүү дээ. Үн төлбөргүй хийж байгаа. Энэ чинь бас маш олон гэр бүлийг эрсдлүүдээ сэргийлээд явж байгаа гэсэн үг. Санхүүгийн хувьд ч гэсэн тийм маш том дэмжлэг үзүүлээ. Тэр чинь айгүй том дэмжлэг. Тэгээ дараа нь эмийн нас өнгөө байгаа. Тийм эмийн насан туршдаа өнгөө болгох. Тэгээд манай бүр шилжүүлэн суулгуулсан өвчтнүүд нүдэн дээр сайхан ирүүл болдог л да. Тэгээд ихэнх нь ажил хөдөлмөрхлөө явцдаг. Тэгээд тухайн өвчтөө байсан нэг хүн нь ирүүлжээд ажил хөдөлмөрхлөө явуулахлаар айлын амьдрал ч гэсэн сайхан болоод нүдэн дээр сайхан болдог. Ер нь заримдаа нэг энэ эргэтэн шилжүүлэх бүр шилжүүлэн суулгах мэслээрээ бахархаар юмнууд байдаг шүү дээ. Ямар өвчтөд орж ирдэг лээ. Тэгээд сайхан болчоод сайн өмчээгээд энэ тэнд ингээд таарахтаа заримдаа таньдгүй. Ялангуяа манай нөгөө хүүхдэд манах бүр шилжүүлэн суулгадаг шүү дээ. Хүүхдүүд багтлахлаар нүдэн дээр өсдөг. Айгу өндөр залуу болоод ороод тэр заримыг танихгүй шүү дээ. Хэн блэ гэл 100 дотроо бол манай ерөн 200 дотроо өвчнүүд овог нэрээр дууддаг гэсэн. Одоо 433 болцсон чинь гоц хүндэрж исэн юм уу эсвэл гоц анхаарал онцгой тохиолдлыг санаад тэднийг сандаг. Бас нөгөө мэслийн эмчнэр ингээд сорив хараад таньдаг. Бас тийм тохиолдол байгаа. Бас гоё юм. Наа чи бас нэг юм эмч хүний бас айгүй гоё мэдрэмж юм шүү. Тий. Одоо бид нар бол одоо ингээд цалин багтаа одоо их олон цагийг эмнэлэг дээр өнгөрөөдөг. Бараг гэр бүлийнхаа гишүүдийг бол өөр хүүхдүүд эхнэрээ бодохоос илүү өвчтнөө бодож явдаг үе гэдэгтэй. Тэгэхээр ихэнх эмчнэр өөрөөр хэлбэл нөгөө энэ ажлаа хобби болгоцсон хүмүүс байдаг л та. Тэгэхээр нөгөө сэтгэлийн ийм таашаалаас аваа сурцсан. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөн сайхан болол баярлаа гэдэг. Тэгээ хүн сайхан болоо явж байгааг хараад дагаж баясдаг. Тэгэхээр тэрүүгээр
сэтгэлийн урам аваад айгүйх явдаг л та. Тэгээд ер нь бол одоо ингээд за би бол одоо ингээд 46 нас хүрчиж байгаа. Ажиллаад эмчээр ажиллаад 20 жил болчихлоо. Тэгээд одоо залуу үед бас гарч ирээд эмчээр ажиллахад бас л одоо эргээд харахаар бас л төвхтэй байна. Одоо бид нар ч одоо ингээд эмчлийн эмч одоо энэ ажлыг хаяхгүй энэ ажлын төлөө зүтгэхэд арга ирээ бол бүрэн хайдаг. Бүрэн хайдаг. Ер нь арга ир нэлээд сайн байж ижил. Өөрөөр хэлбэл энэ ажиллаа хийж ойлгож хүлээцтэй хандчихээж тий. Чи бодоод үзэлтэй. Ер нь бол нөхөр чинь эсвэл эхнэр чинь эмч хүний гэр бүлүүд л ойлгоно. 7 хоногийн 2-3 өдөр заримдаа 4 өдөрч зарим ер нь гэртээ харахгүй жиж үрт хонох. Эсвэл өвчтөн хүндрэлээ гэхэд гэртээ харьцдаггүй шүү дээ тухайн үр тий. Тэгээд байхлаар чинь нөгөө ар гэрийн амьдрал гэж ер нь алдагддаг. Одоо хүүхдүүд хэдгээр ангид байгааг нь мэддэггүй шүү дээ. Ер нь мэдэхгүй. Тэгээд заримдаа бараг 10 жил төгссөн хүүхдээ юу лээ чи хэдгээр ангид л гэж асуучих гэдэг. Одоо яах гэж байна гэдэг. Тийм юм асуучих гэдэг. Тэгээ ер нь бол эмч хүний хүүхдэд жоохон тэрэн дээр гомдолтой байдаг. Тий. Тэгээ одоо хэдийгээр ингээд сэтгэлийн таашаалаа аваад ажиллаж байгаа ч гэсэн яг ингээд нөгөө бас нэг амьдралын бас нэг чухал юм чинь нөгөө санхүү штэ бас. Тэгэхээр одоо энэ цалин мөнгөний одоо энэ залуу эмч нарын цалин мөнгийг болон яг ингээд нэмэхгүй бол ер нь бол хааштай бол нөгөө эмчийн дутагдлалд орох эрсдэл үүснэ л гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл тухайн салбарт хүний нөөцийн дутагдал гараад ирэхлээр нөгөө чадвартай хүмүүс цөөрнө. Өөрөөр хэлбэл чадвартай одоо жишээл ангаахт орох шалгалтын дээр үед болохоор хамгийн шилдэгүүд ордог байсан бол одоо бол залуучууд болохоор ийм цалин багтай ийм өдөр шөнөгүй ажилдаг салбар руу орохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг чанартай боловсруучсан гарах магадлал багасаад ирнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо ингэж хөрөнгө оруулахгүй байгаад ах юм бол магадгүй нэг 10 жил 20 жилийн дараа бид нарыг эмчлэх эмчнэр маань чадварын хувьд ямар байх бол гэсэн бас нэг бодол толгоон дотор явдаг. Тэгэхээр энэ талаасаа ч ойлгосон ер нь бол энэ салбартаа жоохон анхаарах хэрэгтэй болов л гэж бодож байна. Ер нь боловсрал эрүүл мэндийн салбараа аль болох жоохон анхаарад явахгүй бол Монгол орны хөгжилд энэ бол айгүй сөргөөр нөлөөлнө гэж биний хувьд боддог. Ер нь одоо манай энэ одоо жишээлбэл бөөр шилжүүлэн суулгах багийн эмч мэрэгчлэтнүүд мэдээж одоо нөгөө өөрийгөө маш сайн бэлдэж чадахжуулсан юм хүмүүс байдаг бах. Ер нь хүний нөөцийн мэдлэг боловсролын хувьд ер нь ямар хуу байдаг вэ? Яаж бас одоо сургах юм боломж нөхцөл бас гаргадаг юм бол? За ер нь одоо манай багч нь бол Ахмад үе дунд үе залуу үе гэсэн 3 үетэй. За Ахмад үед маань энэ багийг анх үүсгэн байгуулад энэ бөөр шилжүүлэн суулгах мэслийг Монгол орнд нутагшуулахын төлөө цаг наргүй зүтгэсэн. Энэний төлөө ерөөсөө бөөр шилжүүлэхээр амьсгалсан улсууд байсан. За энэ улсууд одоо ч манай зөвлөх эмчнэр байгаа. Бид нартай мөр зэрэгцэн хаалгаанд орж байгаа. Ер нь эмч хүнд төртэй гардаггүй шүү дээ. Ягаад гэвэл тухайн эмчийн туршлага гэдэг маань айгүй чухал байдаг. Хэдийгээр залуу идэр насны эмч зоригтой, жоохон туршлагатай одоо хараа хурцгаар түргэнж байсан ч гэсэн зарим тохиолдолд клиникийн тэр тухайн Ахмад үеийн туршлага болвол айгүй чухал байдаг. Тэгэхээр Ахмад үетэйгээ заавалч мөр зэрэгцэж явах хэрэгтэй. Тэрнтэйгээ адилхан доод үеэ бэлтгэдэг. Ер нь бол бид нар миний дунд үеийнхэн бол Ахмадуудын бид нарыг одоо энэ хүүхдийг бэлтгэн гэж тоочглож авч байгаа л бэлдсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл яг тэрнтэй адилхан бид нар доод одоо залуу үеэ бэлтгэхдээ бас аль нь илүү чадвартай юм бол аль нь ер нь өөрийгөө цааш хөгжүүлээд аваа явах чадвартай байна. Хамгийн гол нь хандлага ямар байна, тэ? Хандлага бас их чухал байдаг. Тэгэхээр тэднийг хараад залуу үеэ айлуулах бэлтгэх. Тэгээд дагуулна сурах ийм юмуд үйл ажиллагаа явдаг. За харин бас нэг энэ ташрамд болохоор Солонгосын Рафаэл гэдэг байгууллагт өмнө манайд нийл төсөл хэрэгжүүлж ирсэн. Одоо энэ жил төсөл нь ингээд дуусж байгаа. Энэ Рафаэл сайн дурын байгууллагын тусламжтайгаар манай бөөр шилжүүлэн суулгах багийн эмчнэр бол
үе шаттайгаар олон удаагийн сургалтанд хамрагдсан л да. Ялангуяа Солонгосын Сөүл их сургууль, Хасан имлэг эдгээр дээр болохоор туршлага судлаад ерөн бол тэнд Солонгосын яг тэр нөгөө Рафаэл имлэгийн Рафаэл олон улсын байгууллагын захирал нь Кюриан гэдэг профессор байдаг байхгүй юу? Кюриан профессор болохоор өөрөө Сөүл их сургуулийн профессор, нефролог хүн. Тэгэхээр яг өөрөө их толгойлж исэн нефролог байсан болохоор бид нарыг яг ингээд сургах үйл явц болохоор яг л чанартай яг бид нарыг яг л ингээд ийм юм сурах хэвээр шаардлага өндөртэй ерөн бололтыг сургаж исэн. Түүний одоо ахмадууд болохоор бас бид нарыг явахт нь яг даалгавар өгнө. За энийг сурж ирнэ. Хингэн тэгээд тэгээ нөгөө Кюриан профессор бол манай одоо жишээлбэл Нямсран багштай Баян өндөр профессор эднэр болохоор хоорондоо харьцчихдаг. Тэгэл одоо хичээлээ тэнцээ хэр хийж яаж хийж ерөөсөө байнгын хяналттай байдаг байсан. Тэгэл тэрнийхээ хүчинд бас нэлээд сайн сурсан болов гэж боддоо штэ. Тэгээд энэ ташрамд болохоор Солонгосын тэр Рафаэл сайн дурын байгууллагад үнэхээр талархаж байгаа илэрхийлээ. Одоо ер нь бөөрөө ингээд одоо бага залуу наснаасаа бөөрөө хамгаалахгүй бол ирээдүйд ер нь эвгүй л нөхцөл байдалтай бас учрахад ойрхон байгаа юм шүү. Тий, ер нь бол үгүй яг зөв ойлголт хэрэгтэй л дээ. Одоо нэг манайх нэг юмн дээр айгу туушрах гэдэг санагддаг ер нь. Юу вэ гэхэлэр одоо нэг 3 дугаар курсын өвчин гэж байдаг байхгүй. Тэр нь юу гэхэлэр клиник үзээд ирэхлээр тухайн үзэж байгаа өвчин өөрт нь байгаа юм шиг санагддаг. Тэгээд хуурамчаар өвддөг байхгүй. Төсөөлөл тий яг зөв. Тэгэхээр юу гэхэлэр энэ амьдралд аль болох тайван, стрессгүй байх нь өөрөө айгүй чухал гэдэг байхгүй. Стресс маань өөрөө дархлааг их унгадаг. Дархлаа унаад ирэхлээр хамгийн наад захын нь болохоор халдварт айгүй өртөмтгий болдог. Цаашлаад бүр хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Хавдрын эс гэдэг маань өөрөө хүний эс шүү дээ. Тэгээ мутацид ороод хавдрын эс үүсэж байгаа. Тэгэхээр дархлааны эсүүд хэрв сайн ажиллаж байгаа юм бол тэр ухаан хавдрын эсийг болохоор кодлж шалгаад өөрийн буруу ургасан эс байна гэж шууд устгачдаг байхгүй. Тэгэхээр энэ стресс өртөх ийм дарамтуудыг бага авч ийлэх зүгээр. Өөрөөр хэлбэл Монгол улсад бөөрийн өвчлөл их өндөр байдаг. Би одоо бөөрөөр өвдөд үхэн гэдэг ингэж байж болохгүй. Ер нь манай амбулатороор ирж үзүүлж байгаа ихэнх өвчтнүүд болохоор уус нургаар чилж өвдлөө гэсэн зовёртой ирдэг. Тэгэхээр уус нургаар чилж өвдлөө гэсэн зовёрыг бүгдээрээ бөөрийн өвчин гэж ойлгодог. Гэтэл тэнд нурууны өвчин байгаа. Тус-тусдаа мэдрэлийн өрөвсөл байгаа, тий? Бөөрийн өвчинч байгаа. Гэхдээ хамгийн гол нь болохоор урьдчилан сэргийлэх үзэлгүүдэд маш сайн хамрагдаж байгаа хэвээр. Хоёрдугаар талаар манайх болохоор нэг эрсдэс ор амьсгалтай газар байхгүй. Бид нар ч нэг мөх зэвдэг дээр амьдарч байгаа. Тэгэхээр хамгийн их халуун хүүтний одоо халуунаас гинт хүүтэн лөө цочир шилжих, хүүтнээс гинт халуун лөө цочир шилжих магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр тэрэн дээр нөгөө судснууд огцом агшид хэлэх тий тэрнээс гадна бас нөгөө шээсний замын өсөх замын халдварууд мөн тэрнтэй холбоотой удаан халдвартай холбоотой дархлаас сулрах ийм эмгэгүүдтэй холбоотой юм одоо бөөрийн өвчлүүд бас үүсэх магадaltaй байдаг л да. Тэгэхээр ерөн бол одоо энэ яг ийм өвлийн цагуудад аль болох дулаан авчилж явах хэрэгтэй. За хитрхи турах гэж нэгэ жим барих гэж нэгэ дархлаагаа унгаад хоолоос байгаад байж болохгүй бас нэг тодорхой хэмжээний эрдэс бодис уураг нүүрс усаа бол авч явах хэрэгтэй. Тэ. Тэгэхээр чи нөгөө тэр өөрөөр хэлбэл хоол ижилийн дутагдалд орохгүй, эрдсэн дутагдалд орохгүй байна л гэдэг чинь бөөрийн өвчлөөс бас тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж байгаа гэсэн. Тэгээд яг би зовөр илэрх юм бол мэрэгжлийн эмчт хандах хэвээр. Түүнээс одоо бөөрийн өвчтөй болчихно гэд мөнхөд айж болохгүй л гэсэн үг байхгүй, тайван амьдрал гэсэн. Магадгүй өөрт нь ирэхгүй энэ асуудал дээр айц өөртөө хураагаад тэрэндээ стресстэй ингээд нэг хоримтлуулаа яваад ахыг хэлээ. Тийм юм бол тийм шүү дээ. Одоо ингээл би ингээл одоо нэг тураадаг курс одоо тэгдэг юу гэл ингээл юмнуудыг харж байхад ерөн болов л шүү дээ. Богино хугацаанд их чин хаюулах гад богино хугацаанд бэлхүүсний тойргийг тэдэн сантиметрээр богиносох нь бууруулна энэ төр гэсэн цаг аягүй байдаг шүү. Одоо хоосох, ус саах, эрдэс саах ч юм бол өөрөө бас аюултай байхгүй.
За одоо жишээлбэл манайхны дунд барьдаг кето дэглэм гэдэг те. Кето дэглэм бол бөөрөнд аяг хачаал өгдөг байхгүй. Харин тэгдэг. Ягаад хачаал өгдөг вэ гэхээр их өндөр хэмжээний уурга гэдэг. Тухайн уургийн задралын бүтээгдэхүүнүүд болохоор одоо задралын бүтээгдэхүүнийг зайлуулах лаборатори нь бөөрчтэй. Тэгэхээр тухайн түүх цэнцэр дээр маш их хачаал ирдэг. За хоёр бөөр бол одоо ингээд хоёр бөөрөнд түүцгэнсэн 2 сая түүцгэнсэн байлаа гэхэд хүн ингээд хэвий хооллоод дулаахан хувцлаад ингээд явж хахад 2 сая үл ажилтдаг байхгүй. Тэрний нэг 40-50% нь яг ингээд ажиллаад шээс салгуулаа үлдсэн хэсэг нь одоо нэг нөөцнүүд ингээд байж идэг. Тэгээд бөөр гэдэг хэрэгтэн маань ганцхан шээс салгуулсаас гадна цусны төлчлөлтөнд оролцдог. Бас даралтын зохицуулганд оролцож идэг. Тэгэхээр энэ бас дотоод шүүрлийн үйл ажиллагаагаа бас тэр нөгөө нөөцөнд байх үедээ явуулж идэг байхгүй. Тэгэхээр манайхан одоо нэг хоолны хитгэлэн барьж ийн гээл нэг эсвэл кето дэглэм эсвэл ингээл бүх хэмийг идэхгүй гээл эрцэн дутагдлаар бол ингээд тахлаар нэг дархлаа сулраал мөн тухайн бөөрөнд ирэх ачааллууд нэмэгдэл ингээл бөөрийн хөвчл бас үүсэх магадaltaй болж байгаа юм л та. Ер нь би өөрөө бас нэлээд жинтэй байж байгаа жин хайж үзсэн. Жин хаяхад болохоор би юуг ойлгосон гэж. За нэгдүгээр хөдөлгөөн. За хоёрдугаарт ерөөсө стрессгүйгээр хоол идэх гэдгийг л ойлгосон. Чи дуртай бүх юм айд. Бүх юм айд. Одоо жишээлбэл альва тун хитэрсэн юм өөрөө хор болдог байхгүй. Жишээлбэл эмийн тодорхойлт чинь тунтаа хэрглэж байгаа хорыг эм гинэ гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний хоол хүнсээр авж байгаа тэжээлийн бодисууд жишээлбэл талах гэлтгэж цагаан ч вэ нү борч вэ. Тэр юу гэлэн нөхдөг гэж бодож байна. Төмөр тэнд байдаг. Хоёрдугаар уураг нөхдөг бас. За тэгээд одоо нэг амар хойглол байлдаг одоо чихэр юм уу шоколад байна те. Тэр чинь тодорхой хэмжээр бас идчих хэвээр. Будаа идэх хэвээр. Мах идэх хэвээр. Ногоо идэх хэвээр. Юусэл бүгд хоосл тохируулж зогсдоо дундаа л байх хэвээр. Харин амаар орж байгаа юмдаа стресстэй идээд байвал хизээч юм бохгүй. Яна би энийг ичлээ таргалчлаа. Яна би энийг ичлээ тур. Хизээ турах юм болоо гэж ингээд идээд идэв. Нөгөө одоо стрессийн гормон ялгараал байвал нөгөө турах одоо хэвийн жинд орох үйл ажиллагаа байхгүй. Харин бүр эсрэгээр өөрөөр хэлбэл нөгөө нэг арьсан доор хөвлөд хуримтлагдана гэдэг маань бол өөрөө нөгөө нэг бид нар ч бас биологийн амьтан шүү дээ. Тэгэхээр тухайн нөгөө гадны хүчин зүйлийг эсрэг хариу урвал өрнүүлэхэд дараа нөөцлөд тэрийг ашиглаад байна гэдэг байхгүй. Тэгэхээр стресст байна гэдэг чинь тухайн одоо нөгөө бие хороож байгаа өсөрдөгтэй яг адилхан нөгөө нөөцлөд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр стрессгүй эргэлж байгаа хоол хүнс болохоор ерөн болвол тархалтанд нөлөөлдөг. Тэгэхээр ерөн дуртай юм айд гэхдээ тааруулж ид хамгийн гол нь стрессгүй л байг гэдэг. Өөрөөр хэлбэл хит одоо нөгөө бид нар чинь одоо нөгөө нүүдэлчин соёлоос хотчих нийгэм рүү ороод одоо 3 дахь үе юм уу 4 дахь үе дээр л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо хээр тал сайхан стрессгүй явж исэн улсууд чинь хит юм төгжээнд ширэнгэнд ороод тийм баригдсан орчинд ороод тий. Ороод ирэхлээр чинь бүгд л стрессж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ стрессийнхаа өөрөө менежментийг аягүй сайн хийж сурах хэрэгтэй. Жишээлбэл спортоор хичээлэх ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө хоббиг олох гэсэн. Хоббигоо олоод тухайн хоббинд таарсан одоо цагаа зарцуулаад өөрөөр хэлбэл нэг аз жаргалын гормоныг өөртөө ялгаруулж явах хэрэгтэй. Бясалгач болно шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөрөө өвдөхөөс сэргийлж байгаа айгүй том шалгуур үзүүлдэг. Тийм байна тий. Та түрүү нөгөө юугч байсан гэсэн зүгээр тохируулаад хэрэгэл гэж байна. Одоо ингээд сүүлийн үед сошиал харж байхад айгүй олон зөвлөгөө мэдээлэл донд иргэд ер нь бол төөрөлдөж байна гэж хэлэхэд бол хэлсдэггүй хаа. Юу вэ гэхээр огт гурил битгийд тий. Одоо түрүүн та хүртэл хэллээ шүү дээ. Сахар бүр огт битгий хэрэгэл гэд ингээ яваад байна. Энэ олон одоо мэдээлэл дундаас хүн ер нь яг аль зөвийг нь яаж олох юм бэ? Мэдээж энэ олон мэдээллүүдийг ингээд дэжтэй эмчээгээд магадгүй одоо тохирох те хин нэг эмч дээр очиж асуух хэрэгтэй байдаг юм уу? Нөгөө манаа дээр нөгөө нэг одоо нөгөө түрүүн би ярьсан шүү дээ. Амаахан хэдийгээр ингээд гоц хэсгүүд нь сайхан хөгжсөн ч гэсэн зарим салбарууд нь хаягдчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл хоол тэжээлийн салбар одоо тухайн бодисын солилцоог нь зохицуулж өгдөг. Одоо өрхийн эмчийн ажил болохоор өрхийн эмч бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг л явуулж явах хэрэгтэй тий. Тухайн өөрийнх нь харьяалд байгаа өрхийн гишүүдийг
аливаа өвчнөд өртгөөс өрцөн сэргийлж явах хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн боловсруулалтыг олгож явах хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь алдагдсан. Эсвэргээрээ тухайн хүн болохоор одоо өрхийн эмнэлэгч аягүй хэцүү шүү дээ. Нөгөө баахан өвчсөн хүүхдүүдтэй харьцдаг тэгэл нөгөө бас их бичиг цаасны ажил ихтэй. Тэгэл тэр доош шаталтай ажиллаж байгаа усуд болохоор маш их стресстэй байгаа шүү дээ. Тэгэхэд одоо энийн зөвлөж явах үйл ажиллагаа хийж явах хүн чинь шал эсрэг өөр юм хийгээл явж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээллүүдийг өөрөө сайн тунгаах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл бүх мэдээлэл үнэн биш байхгүй. Аливаа юм одоо өнөөдөр үнэн мэт байвч маргааш худлаа болж болно шүү дээ. Гэхдээ яг уу энэ бүх байдлуудыг эргэл ингээл харахаар ерөн бол өөртөө л итгэх хэрэгтэй. Өөрөө сайн тунгаах бодох хэрэгтэй. Дээр нэмээд би өвчтөндөө хэлт юм бид нар одоо хэдийгээр ингээл бөөч юм шиг бурхны шашин юм шиг Христ юм шиг яваад идэх те. Хэрв бурхны шашин шүтвэл шүтсэн шиг шүтэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бурхны шашингийн нэг давуу тал байгаа шүү дээ. Тэрний юу гэхээр нөгөө энэ насанда нүгэл үлдэхгүй хилээр болон биеэр те сэтгүүгээр нүгэл үлдэхгүй амьдрах юм бол хойд насанда жаргалтай амьдрна гэдэг болохоор тухайн хүн үхлээс айдаг байхгүй. Үхэл гэдэг зүйлээс. Тэгэхээр хүн бол өдөрт 2-3 удаа үхлийн тухай бодол дандаа орж ирж байдаг. Тэгэл тэр үхлийн тухай бодол орж ирэхгүй байвал тухайн хүн бас тодорхой хэмжээний стрессээс ангиж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ буддын бас нэг бясалгалууд байгаа тийм. Тэгээ бясалгалууд байгаа. Тэгээ дээр нэмээд тэр бясалгал юмнуудыг хийгээд тэр үхлээс айхгүй байна гэдэг чинь бас тодорхой хэмжээнд хүн стресс өртөхгүй. Дайчин болно, амьдрал тайртай болно. Тийм ээ, яг наадах шин сонссон чи яг өөр юм нэг хүн өдөрт ингээл яг нэг яана би одоо хизээ нэгэн цагт үхэндээ гэл бодохоор л ингээл зүрх савлчих ингээд энэ хүн одоо өөртөө стресс хуримтлуулад байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Аль болох нөгөө асуудлаас ангид байлж өөрийгөө аль болох 50 байлгахад л хүн ер нь өөрийгөө зориулах хэрэгтэй юм байна. Одоо ингээд би бас танаас нөгөө эмч болохоор чи юу хамаагүй асуумар байна л та тий ялчгүй айгүйх олон сурталчилгаа авах юм. Энд ч юмд сайн, тийм ч юмд сайн, ингээд уучих юм бол эн чи идэгрэн гэд ингээд бүр эрэгтэйчүүдийн бүртэл одоо янз бүрийн бэлтгэл одоо бүтээгдэхүүнүүд те ингээл хичнээн юмд ч бараг ганцхан бүтээгдэхүүн зориулагдаад ч байгаа юм. Энэ дээр та юу н ямар байр суурьтай байдаг вэ? Энэ дээр бас иргэдэд таваас их нэг зөв ойлголт өгөөч те. Хүмүүсийн одоо нөгөө юун дээр л тоглосон сурталчилгаа яваад ийнүл гэж би бол хувьдаа хараад. Би түрүү хэлсэн шүү дээ. Тунтаа эргэлж байгаа хорыг юм гинэ гэдэг. За ерөн бол ийм биологи идэвхтэй бүтээгдэхүүн тэгээ витамин гэдээ байгаа шүү дээ. Гэхдээ за тодорхой хэмжээний эрчсүүдийг болохоор нэмэлтээр хэрв шаардлагатай одоо жишээл би хөлсөөрөө их алдаад тухайн цусныхын шинжилгээнд дээр эрчсүүд алдагдчихвал мэдээж гаднаас нөхөх шаардлага гарна. Тэгэхэд зарим эрчсүүд хоолт амаар авахд бол нөхөгддөггүй. Заавалжгүй одоо нэг суцаар юм уу эсвэл нэмэлтээр хэрэглэх шаардлага гараад тэгвэл нөхөх шаардлагатай. Эрэгтэйчүүдийн одоо үйл ажиллагаанд сайн, энэ ч сайн гэдэг одоо бахан бэлтгэлүүд байгаа л да. Энэ бол бүгд л бизнес. Ерөөсөө. Одоо тухайн одоо энийг сурталчлаад байгаа улсуудыг хараарай. Тухайн сурталчлаад байгаа улсуудыг. Тухайн сурталчлаад байгаа улсууд болохоор ер нь бол таны болон чиний эрүүл мэнд ерөөсөө тэр хүмүүст хамаагүй. Тэр хүмүүс ашиг яаж өвдөгч ерөөсөө хамаагүй. Тэр хүмүүст болохоор тухайн бүтээгдэхүүнийг зараад өөрөө өнөөдөртөл болж ивэл болно гэсэн ойлголттой явдаг усуд ихэнх нь байдаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн одоо хүн болгоны амаар л авч болохгүй л дээ. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар тэр нь биед орж байгаа эмийн бүтээгдэхүүнийг бас ерөн бодолтой хэрэглэж явах хэрэгтэй. Их бодолтой хэрэглэж явах хэрэгтэй. Хор шүү гэдгийг сайн ойлгож явах хэрэгтэй. Эмийн бүтээгдэхүүнүүдийг амаараа оруулахаас илүү сайхан 50 унтаад хоолоосоо идчихвэл баг тэр нэм болно. 50 амьдрал. Тэгэхээр хэрүү яг бид ингээл зовөр илрээл ингээд бити эмчд очих гэж байгаа юм биш үү? Тодорхой хэмжээнд бид зовөр илрээл ингэх юм бол эмч тандна. Тухайн эмч зөвлөгөөг нь өгнө. Мэдээж одоо жишээл би мэсэл эмч мэсэл хийх шаардлагатай юм байвал мэсэл одоо хийн. За тэрний дараа зөвлөгөөгөө өгнө. Тэгээд тухайн хүн маань хэрэглэх шаардлагатай юм байвал жишээл хэрэглэж эхэлнэ. За тэгээд
энэ бол тодорхой хугацаатай хэрэглэнэ, тодорхой тунтаа хэрэглэнэ. Ер нь бол тэгээд хэрэглээд аль болох хүнд бага юм хэрэглэх хэрэгтэй. Манайхан ч бас нэг ингээл суцаараа шингээ илгээл нөгөө нэг хошин шог шиг тэрэнд нэг шар юм илүү үлээ, энд ийм юм илүү үлээ гэд яваад идэв. Тийм мааз боловч яг нийгэмдэр байгаа бодит байдал юм байна шүү дээ. Гэхдээ тэр чинь бол хүн болгонд өөр өөр байхгүй. Хүний хүлээж авах биеийн ч өөр баг. Тийм би ерөөсөө адилхан биш шүү дээ. Одоо би бол энэ хорвоод бүтээгдсэн ганц цор ганц эрдэнэ сайхан шүү дээ. Тэгэхээр чин надад таарсан юм ерөөсөө чамд жишээлбэл таарахгүй байх чинь тий. Тэгэхээр би бол айл болох тэр эргэжтэйчүүдийн бэлтгэл тэлгээл одоо янз бүр одоо тэр нэг кофе мофи гэдэг байгаа шүү дээ. Төрүүлчирхан кофе гэж хизээж байхгүй. Төрүүлчирхан кофе гэхлээр чи боддоо. За төрүүлчирхаа гэдэг маань өөрөөр хэлбэл эн чинь биднийг эргэжтэй байлгаж байгаа эргэтэн шүү дээ. Давсганы доор байгаа. За тэгээд нас ахаад ирэхлээр 50-аас дээш наснд өөрөөр хэлбэл нөгөө тестостероны хэмжээ буугаад ирэхлээр тухайн насжилтаараа хөвсөж томроод шээс хаагаад эхэлж байгаа шүү дээ. За тэгэнгүүтэл кофе уухлаар яах юм? Тестостерон хэсэг юм уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр чинь ерөөсөө энэ бол одоо тестостерон хэсэгтэй кофе гэж би л сонсоог. Магадгүй би мэдэл аваагүй ч болно л доо. Тэгэл янз янзын юм сонсогдох юм. Тэгээ бид нэр яг ингээл тэр болгоны мэдээллийг уншиж амжихгүй. Гэхдээ тэр болгон дээр тайлбарч хийж амжихгүй. Ер нь бол тэгэл тэр мэдээллийг харахаар ихэнх нотлал байдаг л та. Манай иргэд ч гэсэндээ өөртөөс жоохон хэрсэн баймаар. Яг зөв. Тэ. Одоо ингээд мэдээлэл авах боломж олцсон аюух нээлттэй болцсон байна. Энэ болгон дээр нь за эн чи юу илээ гэд ингээд нэг бас нэг хайгаад үзвэл тий Google-ээр хамаагүй тий гараад ирэх юм байна. Ерөөсө Google-ээр ороод хайхад тухайн хүчний мэдээлэл жишээл Google Translate байгаа шүү дээ. Тэрэн дээр монголоор хүчнийхөө шиг хүчлээ, англи болголоо, англиа Google Translate дээр оруулангууд судалгааны ажил хүртэл гарч ирж байгаа шүү дээ. Тухайн судалгааны ажлууд байна юу гэхэлэр яг ангайхан судалгааны ажлууд юу гэж гардаг гэж дүгнэлт нь магадaltaй, магадaltaгүй, магадлал өндөр, магадлал бага гэж гарч ирдэг байхгүй. Тэр нь бүр 100% сайн, 100% буруу гэж юус огт гаргадаггүй. Өөрөөр хэлбэл төрөн бий чамд хэлсэн шүү дээ. Өнөөдөр үнэн байж маргааш худлаа болж болно гэдэг. Тэгэхээр ийм мэдээлэл гардаг болохоор тэр болгоныг айлах мэдээллийг өөрөө сайн шүрдэж аваад тунгаагаад хэрсүү байх нь зөв л дөө. Урлог, андрологийн төвийн их хэмж гэхээр би бас таныг нөгөө андролог талаас нь та түрүү ингээл түрүү булчирхан бүтээгдэхүүн гэж ярьлаа шүү дээ. Ер нь андролог талаас нь ярихад ер нь манай эрчүүд өөртөө ер нь хэр хайртай, хэр анхаарал халамж тавьдаг төрлийн хүмүүс юм бэ. Одоо жишээлбэл та ингээд юм чигээд баг хугацаа өнгөрчлөө 20 гаруй жил 20 жил болж байна. Энэ хугацаанд ер нь манай эрчүүд ер нь өөртөө хэр хайртай юм шиг харагдсан бэ. Монгол эрхтэй хүний онцлогийг чи мэдгүй. Чи аавыгаа боддоо. Хинэг өөрийгөө нэг хэвтрээ гэдэг. Ерөөсөө Монгол эрхтэй хүний хувьд бол гэр бүл нэг номер. Үр хүүхэд нэг номер. Тэгэхээр тэр Европ эрхтэй хүнийг бодвол Монгол эрхтэй хүн өөрийгөө гэхээсээ илүү үр хүүхдээ эхнэрээ аав ээжигээ ах дүүгээ гэж бодож явдаг байхгүй. Тэгэхээр Монгол эрхтэй хүн бол өөрийнхөө эрүүл мэндийг хайчдаг. Мянгадах асуудал. Бүр тэр хойтлын асуудал. Тэгэхээр Монгол эрхтэй хүмүүс бол эрүүл мэндэд ерөн бол анхаарахгүй шүү дээ. Яг тулцсан одоо чи бодлоо тулаа гэдэг өвчин байдаг шүү дээ. Тулаа өвчин нь болохоор одоо шээсний хүчил цуснд их өндөр гараад энэтэй холбоотойгоор нөгөө шээсний хүчил явж байгаад бөөрийн чулуу үүсгдэг байхгүй юу. Тэгээ бөөрийн чулуу үүсгэх нь болохоор бүр хожуу эн чинь хүндэрсэн хэлбэр байж байгаа байхгүй юу. Тэгэхэд өөрөө дүүрэн бөөрийн чулуутай олцсон давхиж ирнэ шүү дээ. Тэгэхгүй яагаад ингэж яг тулаа та ингэж тэгэхээр өвддий. Өвч намдах юм угаал яваад идэв гэдэг. Жохоо хинэгтэй тэсэл яваад. Тий, тэсэл тий. Гэтэ энэ нийгэм чинь бас хэцүү л дээ. Одоо нэг бас тодорхой хэмжээний энэ нийгэмд капиталист нийгэм тасан зохицохын тулд бас нөгөө тодорхой мөнгө төгрөх шаардлагатай санхүүгийн бэрхшээлд айл болгоно л байгаа шүү дээ. Тэгэл гэр бүлээ авч явахын тулд Монгол эрчүүд хөрх юм өөрийгөө золиослол ажил хөдөлмөрөөр эхлээл яваал байна л да. Тэгэхээр бас нэг өөртөө анхааралтай байвал их зүгээр болоо л гэж үзье. Та түрүү хэллээ шүү дээ. Өвдөөл яваал гэдэг юм яваал яваад байгаа яахгүйгээд мэдээж ингээд бас бүр айгүй хэцүү нөхцөл байдлаар ирж байгаа тохиолдол бол элбэгэл юм байна. Таны ярианаас дүгнэхэд тий. Ер нь бол манай нэг тогтолцоо, эрүүл мэндийн тогтолцоо нэг жоохон буруу явцсан байсан л та. Жишээлбэл өмнө нь
антибиотикийг зүгээр талах шиг авдаг гэсэн. Тий. Тэгэл ямар ч жоргуу шууд очиод яг зөв авчдаг ш. Ямар ч жоргуу ерөөсөө сэтгцэн нөлөө дэмийг ч авдаг байсан, антибиотикийг ч авдаг байсан. Энийний буруу хөгжсөний горыг одоо бид нар хамсаа явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл зүгээр манай урлагийн амлалтаараар орж ирж байгаа өвчтөн олон юм тасалтай бактери халдвартай л орж ирж байгаа. Тэр нь юуг гэлтэж байгаа гэхээр нөгөө ханиад төрлөг жишээлбэл ханиад болох вирус ирэх хвчлэл үүсгдэг байхгүй. За хүндрээл уушгины хатгаа матгаа гэдээ хоёр дэгчээр тархлаа сулраал бактери халдвар нь сэдрээд одоо ингээ хатгаа болгохтол антибиотик хэрэглэдгээс биш их үед бол дандаа тархлаа дэмжих бэлтгэл хэрэглэдэг. Бид нарыг баг багт усан юм өгдөг гэсэн шүү дээ. Кальц, холроод, витамин С. Тэр эмчилгээ бол яг хэцүү байсан байхгүй. Гэтэл одоо нөгөө дур мэдж өөрснөө эмчилдэг. Тэгэхээр явж баахан антибиотик хэрэглэчихлээ нөгөө тэгээд антибиотикийг хэрэглэхдээ цогцтой тунгаар цогцтой хоногоор хэрэглэдэг байхгүй. Тэнгүүл 1-2 хоног хэрэглээл хайчингол олон юм тасалтай бактери гараад ирдэг. Тэнгүүл нөгөө нэг баахан зогсгүй юм хэрэгэлсэн хүмүүс орж ирдэг байсан. Одоо болохоор нөгөө бүгдийн жортой болгоод яг эхний үеүүдэд одоо өвчнүүдэд төвхтэй байгаа л да. Нөгөө бид нар нэг жоохон задгаа юмд сурцсан. Тэгээ жоохон хунаад юмд нь яг зөв голборлолд нь оруулаад ирэхлээр тий. Жоохон стресстэй байгаа. Тэгээд бас одоо жишээлбэл одоо манай нөгөө даатгалын санхүүжилгээл манайд байгаа асуудал гараад байгаа шүү дээ. За жишээлбэл ерөн одоо жишээл манай клиникийн эмнэлэгт ингээл ажиллаж байхад бид нар чинь 3 дахь шатал ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр чи амбулатороор ирж үзүүлж байгаа 90 өдрийн үзлэгийн бараг нэг 20-30% нь бол шаардлага үзлэгүүддэг. Бараг нэг өрхөөрөө үзүүлээд эмчилгээ бичүүлээд авах хэмжээний хүмүүс байгаа. Одоо яг нэг сургаар одоо нэг 3 дахь курсын өвчин гэдэг шиг зарим өвөнөр ингээл орж ирнэ. За яг тэгэл үгүй танд ингээд зовөр байхгүй юм ба штэ. Ингээд өө юм гэж үзүүлчихээ гэж явж исэн ингээд. Өөрөөр хэлбэл нөгөө миний цаг үнэгүй байна л та. Өөрөөр хэлбэл миний цаг үнэгүй. Хизээч очсон байсан хүлээж аваад үзчихнэ. Бас нэг энэ одоо хариуцлагыг нэмэгдүүлэх бас нэг юм энэ хамтын төлбөр байхгүй. Би тэгж боддتي. Өөрөөр хэлбэл тухайн хүн үнэгүй олдож байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй байдаг. Жишээлбэл бас чи бодоод үзлээ. Жишээлбэл бид нар чи автомашина жилд хэдээр татдаг үлээ. Тэгэхэд бидний эрүүл мэнд хямдхан байгаа шүү дээ. Автомашины хажууд. Тийш та хамаагүй юм байна. Тий. Жилийн одоо хэд юм бэ? 90 мянга тий байгаа. Тэгэхэд чин автомашин бол 400-500-аас ашиггүй шүү дээ тий. Үнэлгээнээс болоод. Тэгсэн байж манай Монгол бас шүү дээ тий. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэхээр ордгүй мөртлөө автомашина яадаг үлээ. За машинд нэг юм тор гэж хийлдэг яг нэг. Тий, үгээгүй. Бүр үгээ хэлж байгаа байхгүй бараг тань чи. Бүр тартган дулгачаад ирэхлээр бид нар хэлэхгүй яах юм бэ? Тийм үстэй. Тий. Одоо жишээл Монгол улсад заа юу. Эмийн чанартай эмийн бүтээгдэхүүн оруулж ирж зарснаас машины сэлбэг оруулж ирж зарсан арай хурдан бизнес болно шүү бараг. Дээр нэмээд одоо манай энэ буруу тогтолцооноос болоод чанартай эмийн компаниуд манайхс гараа авчихсан шүү дээ. Одоо Astel Sperm байж өмнө байсан те. Айгу нано технологитой им антибиотиктэй байсан. Тэднээс гараа авчихсан байхгүй. Манай зах зээлээс. Өөрөөр хэлбэл манай өвчтнүүд болохоор аптек руу өмнө нь ингээл ороод нэг рецептгүй авдаг байхдаа ороод хамгийн амтхны наа. Дур мэдчихэж байгаа юм те. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө үн дагаж чанар гэдэг шиг эмэнд бас яг тийм байдаг байхгүй. Одоо чанартай дуураймал биш. Оригинал эмийн бүтээгдэхүүн болохоор мэдээж үнэтэй байдаг. Генерик буюу одоо нөгөө тухайн оригинал бүтээгдэхүүнээс одоо лицензэж худалдаж аваад хоёр дахь үйлдвэрлэж байгаа бол арай амтхан байдаг. Тэрэн дээр бол үндсэн бодис багтаа туслах бодисуд ихтэйч байх чинь тий. Яг энэтэй холбоотой үйлчлэг нь өөр байх чинь. Жишээлбэл одоо эмчнэр бидний дотор айгүй зовлон байдэн шүү дээ. Заримдаа өвчтөндөө шохоо тариадж байгаа мó гэж бодогдох үе байдэн шүү дээ. Ягаад гэвэл антибиотик хэрэглээлээ нөгөө бактериас олчих. Шээсний ариун чанарын шинжилгээ авлаа, антибиотик бичиж өглөө явууллаа, эргээд ирэхлээр нөгдөн бах байдгаар. Тэгээд одоо өвчнүүд нөгөө эмээ уугаад байдаг доолгорт аваацсан ирж байгаа. Тэгээ бүр сүулдэ одоо нэг мөрдөн байцаагч. За ямар өнгөтэй байсан. За хэд хоног болсон гэл байцсан шүү дээ. Тэгээ байцаалтын өмцөнд нөгөө чи хэрэгэлсэн байвал тэгэл дараагийнх нь нэмийг бичиж чинь тий. Тэгээ одоо нөгөө өвчнүүд айгу өөр зөвлөдөг болсон шүү дээ. За та хятад хүмүүс идэггүй Монголд хүмүүс идэггүй гэж зах дээр ороод.
Тэгэхээр мэдээж манай хөргөм өвчтөд маань Монгол Монгол төрсөндөө л. За яг энэтэй адилхан та аптек руу ороод энэ имийг хамгийн үнэтэй, хамгийн чанартайг нь аваарай гэдэг. Өөрөөр хэлбэл зарим кастинг системтэй оронд үйлдвэрлэж байгаа юм бол кастинг системтэй зориулаад үйлдвэрлэлчихдээ шүү дээ. Тэгэхэд яг тухайн эмийн бүтээгдэхүүн одоо харин манай сүүлийн үед солонгос эмийн бүтээгдэхүүнд их ороод ирж байна л да. Тэр нь арай илүү үйлчлэгээтэй л дээ. Ер нь дээр үед ч гэсэн Оросын эрүүл мэндийн сайд ч хэлжсэн шүү дээ. Манай нийт эмийн бүтээгдэхүүний 30% нь хурамчаа гэдэг. Тэгэхээр Оросоос одоо манай орж иж байгаа одоо ч гайгүй л дээ. Яг дээр үед ингээд төсөөлө бодох те. Тэр тухайн үед болохоор мэдээж орж иж ирсэн бүтээгдэхүүн Оросд 30% байгаа юм чи манад бол 60-70% баг хурамч бүтээгдэхүүн байсан баг. Ихэвчлэн ганцаар орж ирдэг байсан те. Им бол ерөөсөө амар том бизнес болцсон байсан те. Одоо яг энийг манай одоо засгийн газар эрүүл мэндийн яам маань яа ингээл рецепттэй болгоол ингээл яг зөв голборлууд нь оруулж байгаа. Тэгээ энэ шилжилтийн үе болохоор мэдээж эмч нарт ч хэцүү, ард түмэнд ч хэцүү байх бах. Гэхдээ яг энэ зөв голборлоо дэлхийн жишг рүү явуучвал уг нь хийнд хэрэгтэй. Явандаа нэг 10 жилийн дараа, 20 жилийн дараа ерөн үр хүүхэд минь үлдэх орвоо шүү дээ л гэж бас бодож явах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл би үргэлж чи битээр ингээд залуугаараа явахгүй шүү дээ. Чи битээр хөгшрөн 70, 80 хүрнэ. Үр хүүхдүүдийнхээ асаргаанд орох болно, тэ. Тэгэхэд нэг эрүүл мэндийн системд одоо жишээл би хөгшөж жишээлбэл хагалгаанд орох гэдэг, төрүүлж хагалгаанд орох гэж юм эмнэлэгт ингээд хандхад бас бидний ингээд хөгжүүлсэн салбар унтсан байвал тэ ямар ойлг байх вэ тэ. Чанартай тусламж үйлчлэг авахулж одоо хэдийгээр ингээд дэлхийн түвшинд байгаа ч гэсэн дараа нь ингээд хөгжил магадгүй буруу тогтолцоо хөгжөөд тэгээ ингээд явчих юм бол чанаргүй болчих юм бол тэгэл хэцүү л болно. Тэгэл хүн ер нь өөртөө тохиолдно гэж бодож л юм хийж явах хэрэгтэй юм шиг байна. Ер нь нэг сайн барьж аваад чанартай хийж явах хэрэгтэй. Хоёрдугаар талаар тусалж чадахгүй бол битгий гай бол гэдэг энэ зарчмыг маш сайн баримталж явах хэрэгтэй. Ер нь Гиппократийн тангараг гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэр ч юм бол ер нь тийм шүү дээ. Тусалж чадахгүй бол битгий гай бол тэ. Ер нь багчлал бол тэ. Тэгээ багшийнхаа шүтэн юу яана гэсэн тиймэрхүү тангараг байдаг шүү дээ. Одоо тэгэхээр ер нь бол би өвчтнүүдэд хэлдэг. Таны эрүүл мэнд таны өмч шүү. Би туслахал үүрэгтэй болохоос таныг хамгаалах үүрэггүй. Та эмч эмнэлгээ сонгох хэрэгтэй, бүр хэрэгтэй. Гэхдээ хариу та намайг сонгож үйлчлүүлж байгаа бол миний өгөн 100% арах хэрэгтэй. Хэмгоонч байсан. Хэрвээ миний цаг завыг үрээд миний өгөнд орохгүй юм эсвэл яг миний заавраар явахгүй байвал тэл хэн дээргүй шүү дээ. Би энийг аваад явах те. Би бинийхээ цагийг үрээд те. Яг нөгөө одоо нөгөө энэ үзлэг үнэгүй болохоор л одоо надад нэг үзүүлчихэл дараа нь чамд үзүүлэл дараа нь тэрэнд үзүүлэл яваад байгаа юм л та. Энэ нөгөө битүүмжгээл нэг хүмүүсийг айлгаад л ингээд нэг бөө хил ам болоод байгаа шүү дээ. Бас нэг эрхээдлээд байгаа юм шиг хандлагатай ерөөсөө байгаа даа шүү дээ. Одоо жишээл өмнө ингэдэг байсан. Манай монголчууд цаг авна. Амлалт одоо 3 дахь шаттай имлэг цаг авч байгаа шүү дээ. Ирж үзүүлэхгүй. Эсвэл үдээс хойш бүр 3-4 цагийн цагтаа он чинь өглөө 10 цагт ирч үзүүлнэ гэдэг тариад эхэлнэ. Банкнд очилж сурсан мөртлөө эмнэлэгт очилж сураагүй. Би л болж ивэл гэл хаалгаар дайрж орж ирнэ. Бусдыг юус хүндлэхгүй. Одоо ялангуяа нэг зарим нэг бүдүүлэг усуд байдаг л та. Залуу хүүхэд ч гэсэн өвдцөө явж байгаа шүү дээ. Тэ? Залуу хүүхэд ч гэсэн мэдээ зовёртой болол эмнэлэгт хандаал явж байгаа тэ. Чи байж би орно гэл тэ. Тийм хандлагууд ерөөсөй байж болохгүй. Тэгэхээр бид түрүү нөгөө буддын шашин гэж яриад байсан шүү дээ. Хэрвээ үнэхээр л бид нар буддын шашныг одоо манай тэргүүлэх шашин гэж үзэж байгаа бол энэ яг төвдөр биш те. Их хил дээр энэ яг үндсэн ухтгыг ойлгох хэрэгтэй байхгүй. Түүнээс гандан ном уншуулна гэд очиод нэг төвдөр юу гэдэг ганч мэдгэдэггүй нэг юм уншуулж яхаар тэр чинь сургаал шүү дээ. Тэгэхээр тухайн сургаалын уг ухтгыг ойлгоод гэхдээ бас сүүлийн үед ингээ манай лам нар бас миний таньдаг найз лам нар болохоор ингээд өмнө тайлбарладаг болсон байлаа бас. Тийм тайлбарладаг болсон байлээ. Тэгээ монгол хэлээрээ ч бас уншдаг болсон. Тэгээд тэднийг бас одоо энэ манай шашны байгууллагууд би хүсэлтэй тийм ингээд сайн ингээд сурталчлаа тийм. Тухайн шашны байгууллага чинь бизнесийн байгууллага биш шүү дээ. Шашны байгууллага бол тийм одоо энэ насандаа буюу харах гэж явж байгаа чин сүжигтэй улсууд лам болж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн улсууд маань одоо яг энэ улстай нийгэмдээ бас туслах хэрэгтэй байхгүй юу?
одоо ийм буруу зүйл байж болохгүй. Энийг нүгэл гинэ. Одоо чи тэр хүүхдээ урдуур дайрж байгаа. Өвдөөс хойш цагтаа үж тэрний урдуур дайрж ороод эсвэл цагтаа ирэхгүй. Хэрвээ үнэхээр цагтаа ирэхгүй бол тэр цаг дээр нь бид нар дараагийн үнэ өөр хүнийг үзэж юмарна шүү дээ. Шаардлагатай үнэ. Гэт цагтаа ирэхгүй. Тэгээ маргааш нь ирээд үзүүлнэ гэдээ яриад байна. Эсвэл бол 7 хоногийн дараах цагтаа ирээд үзүүлнэ гэдээ яриад байна. Тэгээ тийм жоохон бүдүүлэх байдаг. Хэцүү шүү дээ. Ер нь бол манайхан ч нэг бусдад төвөг удахгүй гэдэг энэ нөгөө соёл хандлага ерөөсөө ховорхон юм шиг байгаа юм. Олддгүй хүнийг бүхэлдээ нөгөө бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч хүнийг би одоо бараг бүтэн жил гойж өнөөдөр ингээд өмнөө суулгаад ингээ гоё яриулаа сууж байна. Тэгээ гол нь ингээ битэрийн цаг хугацаа хязгаартай. Гол нь надад асуух асуулт маш их байна. Тэгээ дараач бас таныг бас тий илүү нөгөө ард иргэдийн эрүүл амьдралын хэв маяг талаас нь одоо манай эрчүүдийн тий талаас ч гэсэндээ бас илүү их гоё одоо зүйлүүдийг яриасаа гэж бас хүсэж байна. Тэгээ дараагийнхаа урилгыг ч гэсэндээ танд одоо хэлий тавс бас дараа бас өөр сэдвэр те гоё бидэнд бас цаг гаргаараа тэгээд хоёулангийн чи ярилцах хугацаа бас хязгаартай учраас би бас энэ бас нэвтрүүлгээ бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээд миний мэдээж асууж амжаагүй таны бас яг л энэ удаад нэг би имийг бас иргэдтэй анхааруулад хэлчихэ та гэсэн бас санаа юу байна? Хоёлаа юу байлаа шүү дээ. Бөөр шилжүүлэх талаараа ярьчлаа. Урологийн талаар ярьчлаа. Бөөрийн өвчлөл одоо нэг андролог гэдэг салбар үлдчихлээ л дээ. Андролог гэдэг салбар маань болохоор андро эрчүүдийн анх авах нь л та ихтэйчүүдийн энэ дээр ганцхан юм хэлчмээр байгаа. За 40-оос дээш наснд Монгол эрчүүдтэй хүсэх юм болохоор нэг гэр бүлээ гэж бодлохгүйгээр бас өөрийгөө бас анхаарч байгаа ч. За эрэгтэй хүн 40-оос дээш наснд гараад ирэхлээр нөө тестостерон буюу эрг гормон буураад ирдэг. Бид угаасаа эрг гормон тэнцвэрчээд явж идэг. Гэтэл эрг гормон буугаад ирвэл эмших хам шинжид үсэл нөгөө хэрүүлж тэгэл юу болоод эхэлдэг. Тэр нь юутай холбоотой гэхэлэр жишээл таргалт хэвлийн таргалт их үсэл ирэхлээр чихрийн шижин үсэл эхэлнэ. Дараа нь өшөө дээр нэмээд нөгөө тестостерон өөхөн төхөөрөмжлөгдчихдөг байхгүй. Тэгээд өөхөн төхөөрөмжлөгдөд цусан дахь тестостерон буугаад ирдэг. Тэнгүүд нөгөө эм хүншгэл болоод эхэлдэг. Тэгэхээр гормоны тэнцвэртэй байдлыг хангахын тулд юу хийх ёстой вэ гэхээр спортоор хичээлэх ёстой. Спорт бол одоо нөгөө ямар ч эмийг спортоор орлуулж болно. Биеийн тамир спортыг ямар ч юм орлож чадахгүй гэдэг дээр үе лооцсон байдаг шүү дээ. Тэр бол яг үнэ шүү. Яг тэгэхээр 40-оос дээш нэмэх насанд аль болох жингээ баг болгож явах хэвээр. Стрессгүй байх хэвээр. Бүх төрлийн хоолыг идчих хэвээр. Гэхдээ идэхдээ нөгөө хитрхи хийдэг биш үү? Яг зөкстөө өглөө өдөр орой хоолоо идчих хэвээр. Зөкстөө тунгаар идчих хэвээр. Өөрөөр хэлбэл хотод гүрэн дүүртэл ш нэг 80% дүүргэлттэй ч юм уу те 60-70% дүүргэлттэй. Тэгээд тэр хоолноос таашаал авч идээд ингээд тэгээ спортоор хичээлээд явбал ядаж гормон тэнцвэртэй байна. Гормон тэнцвэртэй байх юм бол эрэгтэйчүүдийн бэлгийн амьдрал тэнцвэртэй байна. Бэлгийн амьдрал тэнцвэртэй бол эрэгтэй хүн эрүүл байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний одоо нэг илэрхийлэх бас нэг аюул том шинж чинь нөгөө бэлгийн үйл ажиллагаа шүү дээ. Бэлгийн үйл ажиллагаа доголдоод сулраал ирвэл тухайн хүн эрэгтэй хүн өвдөх магадлалыг өндөр болол юм гэсэн үг. Тэгэхээр холбоо хамралтай. Тэгэхээр шууд хамралтай. Тэгэхээр эрэгтэй хүн бэлгийн үйл ажиллагаагаа хадгалахын тулд одоо тэгэл өөрөө хичих хэвээр. Өөрийнхөө хоббиг олох хэвээр. Ямар спортоор хичээлэх вэ те. Тэгээ тухайн хүн таарс спортод байгаа шүү дээ. Жишээлбэл фокус спорт гэлдэг чинь мишок цохих чинь өөрөө мишок цохиод явж байхад тэр чинь айгүй том стресстэй байлдаг. Хоёрдугаар нөгөө тулааны спорт чинь бас нөгөө эр шинжийг дамгаалдаг. Өөрөө өөртөө итгэлийг бий болгодог. Тэгээ тестостероныг бас дэмжиж өгнө те. Тэгэхээр одоо бокс спорт бол жишээлбэл 40-с дээш насны хүмүүс айгүй хурдамжийн хайж байгаа. Тэгээд сэтгэл санаа яагаад доктортой болж байгаагийн шалтгаан жишээл тэр байх чинь те. Мишоктой ажилладаг гэхлээр. Тэгээд шинэ хамт олонтой болно. Ер нь бол спортын клуб тариалагтай явна гэж айгүй сайхан шүү дээ. Би бол одоо сүүлийн 4 жил Ширэн Бэлиг клубт явж байгаа. Тэгээд тэнд шинэ хамт олонтой болсон. Тэгэл тэр төрдөгдөө гэдэг байхгүй манай зарим тамирч төрдөгдөрөө байна хүрээд иргээл. Тэгэл тийшээ очихлаар тэгэл нөгөө найзуудтайгаа уулзсан шал өөр уур амьсгалтай бүлэгт орж ирнэ. Тий. Тэгэл тэр клуб руу яваад орох чинь л одоо манай
багшийн хүлээж авж байгаа байдал ч хүртэл төрөө гэд манай гавьяат боксыг гавьяат тасгалж болох багш байгаа. Төрөө багш ингээл хүлээж аваад тэр дасгал хөдөлгөөн хийлгээл тэр хүүхдүүдтэй ядаж дагааг үүж явах хүртэл гоё өгдөг байхгүй. Тэгэл спортоор ингээл хичээлэл ирэхлээр хүмүүний амьдрал шал өөр болт юм да. Харах өнцөг өөр болно. Тэгэл өөрөө өөртөө итгэл тэгэл тэрнтэй холбоотой тестостерон өсөлтөрөл бэлгийн амьдрал идэвхтэй болж эхэлнэ. Бэлгийн амьдрал идэвхтэй бол гэр бүл доктортой болно тий. Би эрүүл мэнд сайжрах. Тэгэл ингээл бүх юм уялдаад шүү. Тийм байна. Уялаг юм нэг ч байхгүй тийм байна тий. Бүх юм уялдаатай байна. Тэгэхээр нэг одоо өөрөөр хэлбэл нөгөө нэг эмчилгээний чиг хандлага гэхлээр цикл таслах гэж юм байдаг байхгүй юу? Альва эмгэг ингээ үүсээд ингээд тойрогт орчдөг байхгүй юу? Тухайн тойргийг дунд нь ямар нэгэн байдлаар тасалж иж тухайн эмгийг эмчилдэг байхгүй юу? Тэгэхээр буруу эргэцсэн хүрд дандаа цаашаа буруу эргэлтүүдэл идэвхжүүлээ явчихна гэсэн. Аль нэг газраас нь барьж аваад зогсоох хэрэгтэй. Тэрэнд нь эмч тусалж болно, өөрөө ч хувь хичээх хэрэгтэй болно. Баярлалаа анхаарлаа. Маш их ажлын хажуугаар бидний урилгыг хүлээж аваад манай студид ирээд ингээд үнэтэй мэдлэг мэдээлэл үзэгчдэд маань өгсөн. Надад бас ойлголт өгсөнд баярлалаа танд. Яагаад ирсэн бэ гэхээр за хүмүүст мэдээлэл өгөхөөс гадна одоо зөв мэдээлэл өгөх чинь бас нэг тодорхой хэмжээний үүрэг штэ эмчний хувьд. Хоёрдугаар болохоор ер нь жоохон нас ахаад ирсэн чинь хүмүүсийг жоохон зөв юм руу уриалт юм уу дуудд юм гэдэг бодол төрдөг болсон шүү. Тэгээд ч бид нэр Монгол эмчнэр хитрхээ даруухан хийж байгаа бүтээж байгаа маа ингээд сурталчлахгүй яваад тахлаар нөгөө дуугарсан болгоноод болдог. Гэтэл бид нар ингээд одоо нэг зарим хүмүүс тэгээд баста чи өглөө болго хуруугаад дарах юм уу гэл нэг зарим подкастууд байгаа шүү дээ. Гэтэл бид нар ингээд хуруу дарж байгаа улсууд чинь нийгмийг авч явж байгаа байхгүй юу? Тэгэхээр хитрхээ ингээд дуугаа номоо ингээд бид нар юмаа ингээд дэлгэхгүй байгаа л ахлаар дандаа буруу мэдээлэлүүд яваад байдаг. Жишээлбэл та манай эрүүл мэндийн яамны хэрэгжүүлсэн айгу зөв бодлогоодыг сайн мэдж авлаа шүү дээ. Тэ? Энэ зөв бодлогоодыг жишээлбэл яам ингээ өөрөө сурталчлахгүй байгаа байхгүй. Өөрөө хартамт хэлэхгүй байгаа байхгүй. Тэгэл дандаа тэрийг буруу гарна яваад байдаг. Зөвштэйгээд хэлсэн ч гэсэн тэрийг эргэж ерөөсө зөв гэж хүлээж авахгүй байгаад тийм байдалд болчихсон. Зөв өнцгөөс харахгүй. Тэгэхээр л яг энэ ийм юмнуудыг хэлчихье гэж бодоод боддог болцсон. Тэгээд та бүхний урилгыг хүлээж авч тэгээ ирслээ. Сайхан ярилцлаа. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа танд. Энд цаашаа нэг тохиолоо үзэж байгаа үзэгчтэй эрүүлэнх сайхан тэгээд ажил хөдөлмөрийн өндөр бүтээлийг ерөөй өдөр бүр аз жаргалтай өнгөрөөгөөрэй өдөр бүрийг өглөөний мандахнаар нэг хараад аз жаргалтай босоод ажилдаа явна гэдэг чинь хүний жаргал шүү дээ тий. Магадгүй энэ одоо амьдралын утга учир байх тий өглөөний мандах нарыг хараад өөртөө талархаад тий амьдрал талархаад одоо олдж байгаа бүх юм талархаж амьдрах гэж байгаа шүү дээ. Ерөөсөө тэрэндээ талархаал стрессгүй аз жаргалын гарма өөртөө ялгаруулаад амьдрах гэж сайхан шүү дээ. Манай өнөөдрийн подкастын зочноор улсын 1-р төв эмнэлгийн уролог андрологийн төвийн эхэмч, бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, анагаах ухааны магистр зэрэгтэй Эрдэнэ сайхан эмч урагдж бидэнтэй бас маш олон сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүллээ. Ингээд подкастыг бас анхааралтай сонсож үзсэн үзэгч та бүхэнд бас баярлалаа. Дараагийн дугаараар шинэ зочинтой иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.